бидний амьдрч байгаа тэр хийж байгаа үйл нь маань хэдэн үеэрээ явчихсан аль одоо хажуудлын айлын болдоо хуйгаа хийм байдгийг бүгдээрээ уулзалтахад адилхан юм хийж байгаа усууд уулзалтад ярихад хийж байгаа юмныхаа тухай ярих шаардлага болчихно. Харин хэдүүлээ төлөвлөөд одоо яадгийг фокок явж амрах уу, одоо тийшээ яах уу, ийх үү, тэгэх үү, юм бүтээх үү, сургуулаа гоё болгох уу ч гэх юм. Ийм тийм юмнууд илүү санаа зовдөг, илүү хөгжлийнхаа төлөө бодол санаагаа уралдуулдаг, сайн үйлсийн төлөө илүү сэтгэдэг, сэтгэл гаргадаг, нэгээ дэмждэг, хайрладаг тэр бодлуудыг бид нэр өөрөө ирэхгүй энэ орчингоос энэ боловсрал түгээх энэ орчингоос хамгийн гол нь боловсрал түгээх энэ орчин чинь 20 жил, 40 жил, 60 жил гэж явна штэ. Энийг бүтээхийн тулд бид нар өнөөдөр үр хүүхдээ хажуудаа, эхнэрийн хажуудаа, сургуулиа байгуул малчтай та нарын гарт та нарын ирээдүй байгаа. Тэгэхээс бол та одоо ингэж хөтлөөд яваад ирэхлээр хөл хожих хүүгөө хин буцаад ирэх болов гэдэг магадлал бол том баг болно. Тэгэхээр хөдөөгийн хүүхдийн малчтай хүүхдийн боловсрол бол тэгш байх хэвээр бид тэгшэрхийг харах хэвээр буцаад ирэхэд хэвээр тэр сэтгэлийн тэнхээ тэр боловсрол тэр эрдэм мэдлэг тэр эцэг эхийн хайр өөрөө бас хайраар ундарч ингэж явах тэр болцоог нь бид нар одоо өнөөдөр тэр хүүхдийн оюуснаа бие сэтгэлд шингээж үлдээх ёстой маа. Тэгээд энэний төлөө бид одоо бидний хувьд бол энэний төлөө эцэг хүртэл юм. Энийг дэмжиж явах усуд байвал ингээ нэг дээрээ